Бидэнд ер нь бахархал байна уу? Хүүхэд залуус хэнийгээ дагаж дуурайж, хинээс үлгэр жишээ авах вэ? Яг ийм асуулт ард түмний дундаа түгээмэл байлаа. Бидэнд дахин сэрэх, ард түмнийг дахин сэрээх зүйлээ дутагцсаар байсан юм. Гэтэл сагсан бөмбөг хэмээх дэлхийн нийтийн спортод 4 охин чимээгүйхэн гарч ирлээ. Тэд Монголиа нэртэй өмсгөлөөр ижилсэж, дэлхийн аваргын дивжээнд багбагаар шат ахин хоцсоор байлаа. Хинч тэднийг дэлхийн аваргаас медаль авна гэж итгэсэнгүй, бодсончгүй. Мөн сайхны цэрэнл хам, Онол Баатарын хулан, Бат Эрдэнийн ариун цэцэг, Нямжавын нандин хүсэл гэсэн 4 охиноос бүрдсэн Монголын шигшээ баг алхам алхмаар дэлхийн нийтийн анхаарлыг өөрсөд дээрээ татсаар байсан юм. Октод сагсан бөмбөгийн орон Америкаас эхлээд Европын хүчирхэг багуудыг ээлж дараалан буулгаж авлаа. Гэхдээ маш хүнд байдлаас эцсийн мөчөд шийдсэн шидэлтээр хожиж мөнгөн медаль хүртснээр монголчуудын цөсийг дээд зэгт нь хүргэсэн юм. I've said it before, I'll say it again. This is the stuff you write children's books about. The Mongolia team. Монголын шигшээ багийн хожлыг дэлхийн нийтийн томоохон спортын хэвлэлүүд мэдээлж байлаа. Ялангуяа хулангийн хурдтай хөл, нандин хүслийн зөрөгтэй шидэлт, багийн ахлагч, цэрэнл хамын ухаалагч, удирдагч байдал, ариун цэцгийн хүч чадал гэд бичиж эхэллээ. Яг л уран сайхны кино мэт гайхамшигтай тоглолтыг үзсэн Монголын ард түмэн уйлж баярлаж, ёстой л нэг сэтгэлийн цэнгэл эдэлсэн өдрүүд байсан юм. Ард түмнээ баярлуулсан 4 охины хөдөлмөр зүтгэлийг ерөнхийлөгч өндрөөр үнэлж, 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдөр тамирчдад Монгол улсын гавьяат тамирчин цол дасгалжуулагч Канада улсын иргэн Стив Серт найрамдал медалаар шагнаж баяр дээр баяр нэмсэн юм. Энэ ялалтын дараа Монгол улсын засгийн газар урайга шин итгэл, эрс шинтгэл гэж өглөө. Урай өгний шин итгэл гэдэг хэсэг нь ард түмнээ дахин сэрэж, хүүхэд залууст шин итгэл өгсөн сагсан бөмбөгийн охидын амжилтаар нэрлсэн гэж ерөнхий сайд мэдгдсэн юм. Монголын эмэгтэй шигшээ баг өмнө нь 50 дараалан хожигдож хизээч амжилт гаргаж чадахгүй юм байна гэж сэтгэлээр унцгаасан байжээ. Харин хичээл зүтгэл, зорьсон зориг, итгэл найдвар хизээч мөхдөггүй гэдгийг сагсан бөмбөгийн охидууд яруу тодоор харуулсан юм. Тэмцээн болгондоо хожигдож байсан охид энэ өдрөөс хойш олон улсын тэмцээн болгонд хожиж медалийг ёстой л нэг түүж байгаа билээ.